Одмондөр сувг тавтан морил биологчлогчийн хот бизнес судлаач Бат Эрдэнэ өнөөдрийн дэлхийн дуу хоолой нэвтрүүлгээ хүргэх гэж байна. Нэвтрүүлэг танд YouTube-ийн Одмондөр сувгаар болон NTV телевизээр за мөн 83.3 107 стадионы Одмондөр радиогоор хүрч байгаа. Дугаарыг хөрөнгө оруулалтын шин соёлыг түгээн ураатай Голомт Капитал үнэт цасны компани болон манай Одмондөр сувгийн алтан гишүүд ивент итгэж байна. За өдрийн мэнд батах. Өдрийн мэнд. За маш гоё сэдв ярих гэж байна. Тий. Сонирхолтой тий. Ер нь улсын хөгжил тээвэр үү? Тийм. Ер нь тээвэр логистик улсад хичнээн хэрэгтэй болохыг дээр нөгөө манайх шиг юм тархаа бутархаа нөгөө том газар нутагтай улсад юусын төмөр зам гэдэг нь асарч байгаа тээвэр дундаас төмөр зам нөлөө чухал юм байна. Тэгээ энийг болохоор илүү нөгөө жишж харах утгаар Америкийн жишээтэй. Учир нь Америкт яг 120 жилийн өмнөх одоо манай Монгол байгаа байхгүй. Ялгаагүй цөл нь бол цөл хангай говь те бүх юмтайгаа тэгээд нэлийн аслагдмал том газар нутагтай. Зааж гараа. Юу ч. Мика өөрлөгөө жоох ойртолч. За. Өшөөж байгаа ойртолоод бүр ингээд дэш өргөж юм. За. Тэгэхээр энэ төмөр замыг илүү жишээн дээр авах гэж байна. Тээврийн хэрэгс бол янз бүр байгаа. Далайн тээвэр, онгоц те. Усан тээвэр, төмөр зам гэдэг авт тээвэр гэдэг. Тэр дундаас төмөр зам бол улсын хөгжилд нэлээд чухлыг одоо өнөөдөр ярих гэж байгаа. За жишээ дуртахад төмөр зам нь бол далайн тээврээс 60 дахин илүү хурдан. Машин тээврээс 4 дахин бага зардалтай. Ган гачиг байгалийн ямар нэг элдв саад бэрхшээл тий цас бороо гэдгийг бараг ажирдаггүй. Хол байх тусмаа зардал нь багасч идэг. Хил дамсан худалдааны гудамж болж хоёр улсын харилцааг сайжруулдаг. Дундын өмчт болчихж байгаа. Ашиг сонирхолтой болчихж байгаа учраас хамгийн чухал нь бизнесүүдэд хадгалалт хамгаалалт агуулгын зардлыг 15-аас 15 дахин бууруулдаг. Энэ нь өөрөө нөгөө бизнесүүд хөгжих чухал үзэл л. Тэр нь байгаль орчныг асар их хамгаалцдаг. Одоо ингээд тал талаар ингээд аливаар нь явахаа тамина гэдэг олон зам гарахгүй нь шүү дээ. За тэгээ боогоноос үсэрч буугаад байхгүй учраас бууд суугаад байхгүй учраас ерөөс байгаль орчинд айгүй ээлтэй гэж үздэг юм байна. Дээрний тархаа бутархаа ийм алсагдмал сум сөрөн газартай газар төв сөрөн газруудыг ихэр үсгэж өгдөг. Манайх төмөр зам дутуу учраас нөгөө Улаанбаатарт төвлөрөөд байгаа гэдэг юм нь болохоор тэр нөгөө юугаараа гардыг бэл бодлохоор ийм төмөр замтай хотод ийм л хитгэн хоттой байна гэдэг тийм томьёогоор гарчиж байгаа. Дээр нь интернет цахилгаан гэх мэт бүр нөгөө нэг дэд бүтцийн суурь нь болж өгдөг. Хээр татж яхаа оронд тийм байна. Гэх мэт тийм ийм чухал юм байна. Энэ чухал зүйл юу нь яагаад таанаас үүсээд ирсэн те бидний боддог нөгөө нэг уурын зүтгүүр яваалдаг гэдэг юм байсан байх юм уу? Айгүй хөөрхөн гэдэг энэ сонирхолтой түүхийг ярих гэж байна. За Америкийн жишээн дээр гэж дурдсан. Америкийн жишээ болохоор түүхэнд болохоор 3 төмөр замын 3 түүх байгаа. Эхнийх нь яг пик оргил үе буюу хамгийн хөгжиж исэн одоо нэг алтан үе. Энэ нь 1828-аас 1916 хүртэл нийтдээ 88 жил үргэлжилж исэн. Дараа нь хит хөгжлийг дагсан хориг саад буюу зогсон үе 1916-аас 1976 оны жил 60 жил. Энэ дэр их сонин ярьдаг. Хит хөгжих баяжхыг хориглосон хууль гаргаж ирсэн байгаа байхгүй. Айгүй сонин. За 3 дахь нь болохоор энэ 1976-аас одоогийн үе буюу 50 жилийн хугацаанд одоо энийг өмнө нь алдсан онсон бүх юма сэргээгээд хуулиндаа засварлаад одоо ингээд өгжиж байгаа үе гэдэг. За үүнээсээ хамгийн ихний гоё нөгөө хамгийн амттай үе ярьж эхлэе. 1607 онд анхны байнгын оршин суугч бүхий Джеймс Таун хот бий болсноос хойш Америк улс 200-аад жил ерөнхийдөө нэг хаанхаа бүдүүлэг бидний эрсдэр Америкч нь зүүн ирэг дээр талаараа нэлээд шавчиж байгаа шүү дээ. Баруун ирэг дээр ганц хоёр ус онгоцор очдөг. Ингээд нөгөө ямар ч замгүй байслахаар нөгөө веган гэдэг нэг юм морин тэрэгтэй хонж үнждэг явуулын морин тэрэгтэйгээ тэгэл индианчуудаа айраал нэг хэдэн ковбойчууд Техас орчин ингээл байгаал Texas орчин байгаал гэдэг нэг юм үе шүү дээ. Яг энэ үе явагдаж байгаа шүү. Тэгээ энэ үед болохоор яаж нөгөө баруун ирэг рүү очдөг байсан гэхээр бүр нөгөө юг тойрдог байсан. Бүр Өмнөд Америк твээ тойрдог байсан. Тийм. Панамын сууг байх. Панамын сууг байхгүй байхгүй үсэг гаргааг байсан. Тэгэхээр би эсвэл Панамын суугаар яадаг вэ гэхээр байхгүй байхад нь эрэг дээр буучаад
дахиад 120 хэдэн километр нөгөө нэг жинхэнэ анаконда моногоор нь яваад матар дотраар нь алхаж явж агаад морь авах алгүй чадахгүй нөгөө морин дээр явах боломжгүй намаг балчиг. За тэгээ аимшиг юмар явж байгаа нөгөө талаас нь тосч авах хөлгөндөө суугаа явах гэдэг бол ерөөсөө айгүй эрсдэлтэй. За ийм үе байсан. Ингээд 1800 оны ихээр Англид төмөр замын тээврийг нийтийн арилжааны тээвэр хэрэгсэл болгосноор төмөр зам одоо ер нь ингээд нөгөө дэлхийд харагдаж эхэлж байгаа байхгүй. Ингээд Пенсильвани мужийн Карбондейл гэх нүүрсний урхан эзэмшдэг ах トゥ Уильям нүүрсээ хот руу буюу Нью-Йорк руу авчих хэрэгтэй болж байгаа. Тэр нь 200 км. Ингээд нүүрсээ Нью-Йорк руу авчихын тулд Делавэр хаацсан канал рейлроуд гэх хамгийн анхны төмөр замын сүлжээний эхлэл тавигдсан ийм түүхтэй. Гэхдээ яг энэ дээр хэн төрүүлсэн бэ гэдэг жоохон маргаантай байдаг боловч энэ 1823 онд эхлүүлсэн Уильям Моррис нарын эхлүүлсэн төмөр замыг 17 майл төмөр зам 30 орчим километр төмөр замыг илүү бидний өнөөдөр ярьж байгаа сэдвтэй ойрхон учраас сонгож авлаа. Ингээд 1826 онд энэ Mohawk Hudson Railroad нэртэй төмөр замыг анх ашиглалтанд оруулсан байгаа. Тэгээ энэ дээр бас нэг зүйлийг хэлэхэд төмөр зам орчлоо гингүүд бидэд одоогийн дээр ингээд нөгөө зүтгүүр явж байгаагаар төсөөлж байгаа шүү дээ. Энд зүтгүүр ерөөсөө байхгүй байгаа шүү заяа. Төмөр зам л байгаа даа. Энэ төмөр зам өөрөө яхаад анханасаа гарцсан гэхлээр нөгөө тухайн үед нөгөө мориор их хвчлэн юмудаа чирж явна ачаа бараага. Тэгэхэд зам нь гүйлгүр туш тэгшгэн байх тусмаа нөгөө моринд нь саад болохгүй байх хэвээр. За ингээд төмөр замаа барьсан. Ингээд морины чиргүүлийг саадгүй өнгөрөх зорилготой барьсан боловч одоо төмөр замтай болчихгод эргээд сул тал нь яасан гэхээр өгсөн уруудаа нөгөөт чиг бүр хэцүү болж эхэлсэн. Нөгөө гүлгэр юм дээр чинь тий. Тэнгүүт өгсөн уруугийн засах энэ уул толгод нуруугийн засах болохоор нөгөө уурын хөдөлгүүр гарчаад тэрийг байнга ингээд төмөр зам дээр явдаггүй уурын хөдөлгүүрийг тогтмол байршуулчаад нөгөө татлаг нөгөө олсоор татдаг өгсүү газар татаж өгдөг ийм хийсэн байгаа. Тэгээд тэр чинь болохоор нөгөө хэдий татсан ч гэсэн хүч нь одоогийн бас зүтгүүр биш байхгүй. Тэгээ яг нэг тус дэм болдог нэг юм татлага. Ингээд явсаар хөгжсөөр байгаад 100 энэ болохоор нөгөө хаадсан голыг тойроод байгаа байхгүй. Зам нь болохоор хэрв яг ингээд хуучнаар явдаг бол хаадсан голыг тойрох буюу 154 майл замыг 200 буюу 250 км замыг 30 км болгоод товчилчихж байгаа. За. Ингийн тул тэр хүч хөдөлмөр гараад байгаа байхгүй өөр ашгаа нэмэгдүүлэхийн тулд те. Ингээд 1830 оноос нэг тэр бариад ашигтай болсон чинь 1830 оноос Америк даяар төмөр замын бүү болсон ба 1850 он гэхэд түүхийд болон зах зээлээ холбосон 9000 майл буюу 14000 зам километр зам татагдсан. Хэдэн онд гинэ? Ерөөсөө 1850 онд 22 жил өдөр. Тийм биш үү? За энэ болохоор Америкийн ер нь зүүн хойд хэсэг хавцаа яваад байгаа шүү. За зүүн хойд ирэг тэр хаяараа бүр ингээд бүр Аазны тор шиг болж эхэлж байгаа. Зургийг нь одоо маад илсэн төгсч байх. 19-р зууныг ярьж байгаа шүү дээ одоо тий. Тий 19-р зуун ярьж байгаа. За одоо энэ бүр энэ километрүүд чинь бүр амар согсог өснө. Ааха. Ингэснээрээ болохоор нөгөө бүр арал твийг тойроод байсан усан онгоцны юунууд ингээд тээврүүд жоохон шахагдаж эхэлж байгаа. Тийм байна. Ингээд бүр хүн болгол гол мөрөн нөгөө энэ юунаас болоод төмөр зам руу ингээд усан тээврээс төмөр зам руу бүр хитрхи шуураад явсан ба учир нь төмөр зам яг нөгөө манай хөвсгөлөөр нөгөө өвөлдөн шууд танх руу прогоноор явцдаг гэдэг шиг төмөр зам чинь нөгөө усан онгоцууд чинь яг өвөлдөө болохоор устгаа юутэй тэгээ хөлддөг юм биш барьцалтаад. Тэгж тарах байгаа. Хөлдөглөө төр чигтэн барьцалддаг юм байна. Ингээд ерөөсөө өвлийн тээвэр байхгүй. Өвлийн тээвэр байхгүй байхлаар яах вэ гэхлээр өвөлдөө зүгээр зундаа өвлийнхаа бүх ачааг бараг бус дотоод татаж авна штэ. Ингээд тэр татаж авсан барааны хадгалах хугацаа яах юм? Нөгөө хөлдөөхгүй хадгалах агуулгах сав нь яах юм? Тэрний хөлдөөхгүй байхын тулд дулаан шатааж байгаа зүйлс яах юм гээд тэр барааны үртэг асар өсдөг юм байна. За тэгэнгүүт энэ нөгөө астагдмал сум сурын газар яаж боодог вэ гэхээр одоо манай дээр байгаа нэг 1000 төгрөгийн бараа тий нэг ус ундаа байлаа тий байлаа гэхэд тэр астагдмал сум дуранд очихлаараа 100000 голж ингэ үнэсэд байгаа. Инглээр би яг нэг барааг би 1000 төгрөг идээд тэнд нэг хүн 100000 төгрөг худалдаж авч идэхлээр тэр
алгадмал суурин газрын хөгжил нь гэж зогсчдаг. Тэгэхээр яалтчгүй эндээс хотчлт буюу нөгөө хямдхан авах газар руу нүүдлээд энэ үед ч гэсэн Америк ер нь төв хэсгээрээ бүр ингээд хоосон территори гэж байгаа байхгүй бүр хов хоосон байсан. Хэдэн нөхдөл Индиантай байлтахаас биш өөр юм байхгүй. Баруун эрэг бас жоохон хоосовтор. Ер нь зүүн эрэг дотор бүр ингээд шавчихсан байсан. Тэгэд үүнээс хамгийн түрүүнд давуу тал нь юу гэвэл ердөөсөө нөгөө километрийг асар богиносгоод аюул ослыг багасарчихсан. Ингэснээр зардал маш бага болсон ба ачааг маш ихээр тээвэрлэдэг болсон. Нэг дор тий. Дээр нь болохоор нөгөө хадгалалт саяны ярьсан юмнуудыг багасгачаар тогтмол хугацаанд аваад байна шүү дээ. Ингээд тогтмол хугацаанд аваад байхлаар би төлөвлөх боломжтой болж ирсэн. Хизээ миний бараа ирэх нь тодорхой. Төмөр замын нэг сайн тал нь цагийг яг сайн барьд юм байна л да. Тэгээ одоо нөгөө бороо орчоо түр зогсож исэн гэж юм байхгүй. Морин тэрэг суудсан гэж байхгүй те. Ингээ айгу хурдан болцсон. Ингээр цаг маш тодорхой болсон ба Америк 4 цагийн бүстэй байсан. Гэхдээ тухайн үед болохоор одоо өдөөс хойш ирнэ, эсвэл маргааш ирнэ гэд. Тэгээ манайхны нэг үг гэдэг чинь нөгөө хол замд явах гэж байгаа хүндээс цаг битээ асуу гэдэг шүү дээ. Америк 100 жилийн өмнө яг тийм үг байсан юм байна. Нөгөө амьд өгсөн нөгөө мэддэхгүй үеийнхээс сайн явахыг бүү өрөөчлөө нэг тийм нэг сонин тэдний хэлцүүг нь тийм байгаа байхгүй. Манай дээр болохоор нөгөө цаг бүх асуу гэдэг шиг. Ягаад гэвэл тэр үед нөгөө Панамын сүгэ амир эрсдэл нь 90% гэж байгаа байхгүй тий. Амьд ирэх эрсдэл нь айгүй өндөр. Тэгэхээр эндээс цаг мят асуудаггүй. Хүн тэгж ирж яхад дагалж яваа бараа нь хизээ ирэх нь бүр айгүй тодорхойгүй тий. Тэгэхээр ийм хэцүү байсан бол харин хамгийн их сайн болохоор тэгсэн. За дээр нь энэ цагийн бүс ингээд тодорхой болж эхэлсэн. Одоо нөгөө 4 цагийн бүст явж байгаа шүү дээ. Хэдэн цагт ирэх юм гээд асуухлаар нөгөөдөл нь өөрийнх нь цаг ярихлаар нөгөө бүсийнх нь буруу цаг тэмдэглэх гэдэг учраас үүнээс болж төмөр замаас дэлхийн цагийн бүс анх тодорхойлогдсон. Бүр юм бил. Стандарт тодорхойлогдсон. Тийм үү тий. За ингээд нөгөө Нью-Йорк хавийн хэсэг чинь бүр ингээд 9000 майл юутай болцсон байж шүү дээ. Төмөр замтай болцсон байж тал Америкийн нөгөө иргэний дай эхэлсэн. 1861 оны 4 сарын 12-нд Абрахам Линкольн сонгуульд ялчаад ерөнхийлөгчийнхаа нөгөө тамга тэмдэг ажилдаа албанд орох арай болоогүй байхад нь өмнөд мужийн боолчлыг дэмждэг өмнөд мужийн 11 мужаас 7 нь тусгай тогтнолоо зарлалцсан. Энэ нь болохоор яагаад ингэж юм гэхээр Линкольн 1860 онд сонгуулийн ерөнхийлөгч сонгуульд орох урьд нь боолчлыг одоо энэ дахин цаашаага ингэж энэ 11 мужаас илүү хойшоогоо боолчлыг түгээхгүй шүү, дахин дэлгэрүүлэхгүй шүү гэдэг ийм урайтай сонгуульд оролцсон юм байна л да. Ингээд өмнөдийн боолчлыг дэмждэг 11 мужаас 7 салган тусгаарлаж өөрсдийгөө Америкийн одоо нэгдсэн улс биш Америкийн холбооны улс гэж зарлаад 1861 оны 4 сарын 12-нд өмнөд Калифорниагийн Форт Самтер гэх Америкийн цэргийн бааз руу довтлсноор Америк иргэний дан эхэлжээ. Энэ үед Америк Линкольн дайнд бэлтгэж бүх улсуудаа сайн дурын зэрэг татсан. Учир нь юу гэвэл өмнөд мужууд нь илүү нөгөө цэрэгт ажиллах боломжтой. Боол нь бэлэн байж байгаа байхгүй юу? Илүү боолтой. Ингээд өмнөд мужийнхан дайрангууд тухайн үед яг үндсэн нөгөө Америк улс их бага зэрэгтэй. 100,000 хүрэхгүй зэрэгтэй. Гэтэл өмнөд муж холбооны Америк нь 300 гаруй мянган зэрэгтэй байсан байгаа. Ингээд бүх зэрэг татах болоод нөгөө үлдсэн 4 боолтой нөгөө жоохон юус дундын байршилтай байсан шүү дээ. Ингээд тэднээсээ зэрэг татах болоод боолыг дун ингээд зэрэг татъя гингүүд нөгөө 4 дахиад тусгаар загтанда зарлаад ингээд 11 мужтайгаа байлт болж байгаа. Хамгийн баян 11 мужтай. Тийм нэлээд аж үйлдвэрчдсэн тий чинь бас мөнгөтэй. Тийм мөнгөтэй аж үйлдвэр нь хойно. Хойно тий. Өмнөд мужид нь болохоор илүү мөнгөтэй, хоол хүн сайтай. Газар тариалан энэ төр. Газар тариал ихтэй. Тий. Мал хуваас ихтэй. Тий. Ингээд 1864 оны сүүлээр Жоржиа мужийн Атланта хотыг эзлэн авч зүүн тийш түрэн байлдан явсаар Виржиниа мужийн Appomattox County гэх газар байлдан яснаар 1865 оны 4 сарын 9-нд энэхүү дайнд дуусжээ. Энд ягаад дайныг бас их ярьчих гэхлээр энэ дайнд яаж хойдууд нь өмнөдүүдээ ялж чадсан юм бэ гэхлээр хоёр үндсэн шалтгаан ярьд юм байна.
Нэг нь өөдөөс нь байлдаж байгаа цэргүүдэд боолчлыг нөгөө дахиж нөгөө бус мужид руу халдаахгүй гэдэг өрөө бүр Америкийг боолчлоос чөлөөлнө болж хувираад ингээ нөгөө эрхчлөө гэдэг freedom гэдэг юм чинь анх гаргаж ирээд тэгчглэр өөдөөс нь байлдаж байгаа цэргүүдийг өөрийнх нь эрх ашиг хангах байгаа юмд ерөөсө байлдах нөгөө зүйл нь урамгүй болж байгаа байхгүй юу? Хэдий нөгөө хөлсний цэрэг байсан. Тэгээ эднээс илүү татагдж ирээд дайн дуусхын алдад яасан бэ гэхээр нөгөө 100 мянга хүрэхгүй байсан одоогийн Америкийн нэгдсэн улсын цэрэг 642 мянга болж хувираад эсрэгээр нөгөө 300 эд мянган зэрэгтэй байсан хүмүүс чинь багасчихж байгаа. Энийг дэлгэсэн төх байх энэ зургийг тий. За ингээд хоёр дахь шалтгаан нь юу байсан гэхлээр тээвэрлэж ажилладаг гэсэн. Одоо бидний ярьдгаар нөгөө нэг бидний Монголын эзэнт гүрний байлдан дагуулын үеэр хэрхэн байх вэ гэхээр мобилити аягуулсан буюу нөгөө хөдөлгөөнт байдал аягүй чухал байдаг байсан шүү дээ тий. Одоо ч юу хөдөлгөөнт байдал аягүй чухал байгаа. Аль танд. Тэгэхээр тодорхой нэг аягүй богино хугацаанд нэг арим нэг фронтод байлтчаад хэсэг хугацааны дараа нөгөө фронт очиж байлдаад байгаа нь ерөөсөө нэг цөөхөн цэргийг асар олон ховлоод байгаа юм шиг ийм үр нөлөө үзүүлдэг юм байл да, эффект үзүүлдэг. Тэгээ энэ утгаараа тэр хоёр дахь том хүчин зүйл нь тэр төмөр замтай байсан бол тааж байгаа. Хойд хэсэгтээ төмөр зам илүү багширсан. Тийм шүү дээ. Тэгээд одоо тэр өмнөд талынхын тэднүүсийг аваагүй ш авцсан байгаа. Гэхдээ эдний сул тал нь юу гэхээр нөгөө мууж улсууд бол нэг юм фант улс газрын эзэн шиг нэгдсэн биш. Өөр өөрсийн боолтой болоо энэ миний хашаа тэр миний хашаа гэсэн. Тэнгүү төмөр замууд нь яг тэг татагдсан байсан юм байна. Хоорондоо баг холбогдоогүй. Зөөлг. Тэгээд хооронд нь холбогдсонгууд нь нөгөө рейсинг зөрчилдөөнтэй. Ягаад гэвэл би дураараа тавиад байгаа байхгүй төмөр замаа те. Тэгэхээр хооронд нь бушуух нөгөө хол замд тээвэр нэг богоноор тээвэр хийчих гэхэлэр болохгүй. Хоорондоо нийлээгүй. Тий. Зөвхөн өөрийнхөө би тарианд зориулаад хийцэн. Өөрийнхөө нэг хэдэн үхэр зориулал юм хийцэн яваадсан байхгүй. Тэгээд бүх стандартууд нь зурцсан. Тэгэхээр энэ дээр тээвэр бол асар чухал байжээ гэж. Ингээд одоо дэлгэсэн дээр бас өгөх бах энэ нөгөө 1800 ингээд 60 он гэхэд ердөөсөө одоо Америкийн одоо газрын зургаар ингээд харах юм бол нэг талд нь бүр битүү юм. Юутай зүүн эрг бол ингээд битүү төмөр замтай юм байгаад байгаа. Ингээд дайн дуусахад энийг чинь ойлгосон хүмүүс юу хийх вэ гэхээр ерөөсөө нөгөө энэ том газар нутгийг дурт нөгөө хөссөн үедээ төр нь өөрөө нөгөө газраа ингэж одоо мэдчихэхгүй бол тэр хаана юу болоод байгаа юм те манайхан тэрсэн жишээ байгаад байдаг шүү дээ. Хаана юу болоод Техасаас яг юу болоод байгаа юм те хойд хэсэг өмнөд хэсэг дээр яг юу болоод байгаа юм. Төрийн бодлого нөгөө хэрэгжиж эхэлтлээ асар удаан хугацаа зараад ирсэн юм байна. Одоо нэг энд нэг шийдвэр гаргаад байдаг тэнд хүлээж авдаггүй те. Очоод яг талаар ерөөсөө нөгөө нөхцөлөд нь хэцүү. Одоо би энэ төсөв батлаа түрүүний зовлон 1000 төгрөг төсөөлөд юм хийгэнгүү тэнд 100000 болоод өртгөх нь 100000 болчиход хар чинь нөгөө ямар тушаа шийдвэр гаргаж болохгүй. Татврын тогтолцоо нь хөгжихгүй те. Тэгээд ямар тач нөгөө баруун эргээ холбъё гэд Pacific Railway Act буюу номхон далайн холбосон төв дамсан төмөр замтай болъё гэдэг ийм актыг дайны үеэр 1862 онд гаргаж байгаа. Линкольны засгийн газар. Энэ дээр айгүй бас сонирхолтой манайхан бас үлгэр авбал их зүгээр зүйл нь юу вэ гэвэл одоо ингээд нөгөө төмөр замаа барья гэхгүй байгаа. Энд юу байсан гэхлээр одоо нөгөө Каванд гардаг штэ гац зоогоол энэ миний газар гэл нөгөө нэг уралддаг штэ Америкууд те өмчилдөг. Яг энийг энэ уралдаан дээр өгсөн байгаа. Өгөхдөө баруун эргээсээ тэр Сакраментогоос Солт Лейк хүртэл нөгөө тал нь Омахагаас Солт Лейк хүртэл хоёр талаас уралдуулсан байгаа. Солт Лейк гэж бүр Юта үстэй тий. Тий одоо яг гол нь Ютагийн хамгийн хойдлын цэг хүртэл. Тэгээд энэ хооронд нөгөө баруун эргээс төвд нь уулзуулж гэсэн үг байхгүй юу? Ингээ уралдагч хийж байгаа. Тэнгүүд ховийн хвшлүүд буюу компаниуд нөгөө газар олж авах гэж байгаа хүмүүстэйгээ нийлээд хоёр талаасаа уралдаж байгаа. Айл болох төмөр замыг хурдан барих тусмаа их газартай болно шүү дээ. Тэгэхээр одоо нөгөө төсөө хүлээлээ манай нөгөө энэ дарахын зам шиг удахгүй гэсэн үг байхгүй нөгөө хурдан айл болох хурдан. Тэгэхээр тэр дунд нь бас тасалчихна. Инглээр төрөөс нөгөө нэгдүгürt мөнгө гардаггүй юм байна. Хоёрдугаарт төр өөрөө буруу төлөвлөсөн байх юм бол төр одоо нөгөө татвар төлөгчдийн мөнгөөр буруу ажиллаж хийчих гээд байгаа. Тэгэхээр энэ бүр бодлоготойгоор гэхдээ ард түмэндээ нэг хар харцагны бодлого нь яасан гэхээр нөгөө ур хануудыг зах зээл рүү бүгдийг ингээд дураа тавь. Дараа нь аль нь зөв аль нь буруу ч нөгөө жимээрээ ингээд аль нь ачаал явж байгаа нь зах зээлийн замаар хамгийн зөв замчил хамгийн их ачаалтай бөгөөд хамгийн
ашигтай орлоготой ажиллаад хамгийн буруу тавьсан зам угаасаа ингээд дампуурна шүү дээ. Тэр болгоныг бизнесүүдтэй ачаалал нөгөөчж байгаа байхгүй. Тэгээд энэ төмөр зам ингээд ер нь тавигдаад байгаа. Ингээд 1963 оноос 1969 оны хооронд буюу 6 жилийн хугацаанд 1912 майл буюу 3100 км замыг Небраска мужийн хамгийн зүүн талын хот болох Омахагаас баруун тийш Америкийн зүүн эргийн Калифорни мужийн Сакраменто хот хүртэл энэ трансконтинентал Railroad буюу Тим Томсон анхны төмөр зам баригджээ. Небраска гэдэг ер нь яг төвөөсөө. Тийм. Тэгээд эн чинь ерөөсөө яг шууд ингээд чигээрээ шулуун зам биш шүү дээ. Тийм жоохон ингэж байгаа. Ютагаар дамжин жоохон хойшлоо ингэж жоож ирнэ. Тийм. Энэ хооронд Омаха буюу Небраска хүртэлх зүүн талчин бүр ингээд хэрцэн их замт болсон байдаг байхгүй. Угаасаа. Тэгээд тэндээ тэрүүхнэндээ болцоод Техас мэхас гол руугаа ерөөс огт орж ирэхгүй байсан. Тийм. Тэнгүүд Америкийн төрийн бодлого бол юу гэвэл энэ том газар нутгийг эзэнгүүжүүлж болохгүй учраас ингээд хүмүүс байршуулмаар шүү дээ. Тийм. За ингээд ямар ч байсан зам татагдсан. За ингээд нэг мэдсэн чинь ерөөсөө зах замбраагүй янз бүрийн зам татагдсан. За тийм. Дураараа тий. Бүр ингээд хитрхи дураараа юм болсон. Хүн болгон өөрийн замтаа, хувийн замтаа болцсон тий. Тэгээ ингээд байхлаа нэгдсэн стандарт бодлого зангидахгүй боломж төр загтахаа эргээ байлаа гэд хамжаарга дийгээд тэгээд тэгтээ төр нөгөө би аавн гэхгүй байгаа. Энэ болтлаа айгу зүг яваад байгаа. Стандартыг тавиад өгчээ. Тэгэл тэрийг яваа гэж. За ингээд стандарт тавих болонгот одоо нөгөө нэг стандарт чи юу яриад байгаа гэхээр одоо бид нүсээ цариг яриад байгаа. Төмөр замын өргөн яриад байгаа байхгүй. За энийг ярихын тулд бас их түүх ярих хэрэгтэй болчихно. Төмөр замын цариг юу нь яаж үүссэн гэхлээр нөгөө морин тэрэг байгаа шүү дээ. Энэ чинь морин тэргийн нөгөө юм чиргүүлж яриад байгаа. Тэнгүүд морин тэргээр нэг чиргүүл ингээд чирээл ахлаар жим үсээд хонхорхоо гараад хонхорхоогоор ус урсаад одоо манайх өдөн зам мэдэндээ ингээд нэг жимтэй болчт юм байна. За энэ жимтэй болчоор нөгөө анханасаа одоо энэ жимээр нь замаа тавиад нөгөө тавьчвал тэр жимтэйг л амарх явчих байхгүй. Тэр жимийг эвдлээд дахиж засах гэдэг чинь асар зардалтай байхгүй. Тэгсэн байгаа жим дээр нь зөв тэр хонхорхоо дотор нь мод тавиад явчихдаг байгаа. Дээрийнх нь төмөр зам биш шүү. Энийг нөгөө модоор хийдэг байсан юм билээ. За ингээд тавьчингууд нөгөө Англи, Франц, Герман энэ чинь өөр өөрийн сүх тэргүүдтэй юм байна л да. Өргөнтэй. За энэний жишээ нь бол хагас метр гэж байгаа. 50 сантийн нөгөө дугуй хоорондын зам 50 сантих Англиг болохоор дугуй хоорондынх нь 2 метр. Асар өргөн, асар зөрөөтэй тийм төвсөг тэргүүд яваад байгаа байхгүй. Тэгээ эндээс айгүй олон юм дэлхий дээр бол ердөөсөө ийм царгийн өргөн нь одоо яг ингээд тэнд тэдэн гэлэн жоохон ч болтгой байгаа гэж бодоод 2000 янзын царгийн зөрүүтэй юм байд юм шүү дээ. Дэлхий дээр бүдид одоо энэ төмөр замаас хойш 100 гаруй жилийн дотор. За ингээд 10 гаруй ийм төрлийн хэмжээстэй ийм царгаас Америк сонгох болсон. Эндээсээ тэр Pacific Railway Act буюу Номхон далай төмөр замын хуулиар 1435 мм буюу 1.4 инчийн өргөнтэй замыг хуульчилж өгчээ. Энэ нь одоо дэлхийн стандарт буюу 1435 мм юм байна. Яагаад дэлхийн стандарт болцсон гэхлээр дэлхийн нийт төмөр замынхаа 60 гаруй хувийг 63 жилийн хувийг энэ төмөр замаар өргөнөөр хийдэг юм байна. Батах юу юу. Саяны эн чинь жоохон буруу хэлж үгүй. Хэдэн инч гэсэн бэ? Инчээр болохоор инчээр ингээ инч гэхгүй нэг 4 фут тий 4 фут одоо нэг хуваах нь 2 инч гэдэг байгаа байхгүй хагас инч те 4 фут 10.5 инч гэх юм уу юу гэж унших юм те ингээ бичсэн байгаа 4.5 4 фут тэдэн инч юм байна те 4 фут тэдэн инч гэдэг те 0.5 инч за тэр нь миллиметрээр болохоор 1435 мм болоо 1 м 40 хавцаа өргөнтэй юм байна. За энэ цариг юу нь яагаад тэгээд яг энийг сонгоцсон юм? Энэ дундаас өөр рандомаар сонгоцсон юм уу? Дундчилсан юм уу гэхээр үгүй юм байна л да. Энэ өөрөө нөгөө одоо Америкч анх удаа тэр нөгөө 3400 баруун нэгээс зүүн 3400 км-ийн зам татахт чинь өөрөө нөгөө асар их судалгаа явьж байгаа шүү дээ. Бид нү замд нь онголдчихгүй яах вэ? Дунд нөгөө том том нуур голуудыг яах вэ? Даваа нухчаа яах вэ? Эргэлт нь юу вэ гэдэг. Ингэхлээр ингэдэм юм байна. Өргөн цариг байх тусмаа эргэлтэн дээр хэцүү болд юм байна л да. Нөгөө нэг дифференциал гэж хэлдэг шүү дээ. Нөгөө энэ дотор тал нь хурдан яваад тахт гадна тал нь гүйцэх гээд эхэлнэ шүү дээ.
шулуун болохоор тэгэхээр илэг толгойг лихгүй гэдэг юм байна. Нэг тал нь жоохон зогсчиж энэ тал нь хурд эргэж хэвчээ шүү дээ. Гэтэ биднес машины бөкс шиг нөгөө дифференциал байхгүй учраас шууд холбогдсон байгаа учраас энэ зам дээр эргэлтэн дээр огцом эргэлт хийхэд хэцүү болдог. Гэхдээ сайн тал нь юу гэхээр даацыг нэлээд сайн авна. Унах магадлал нь багасчихна. Геометр ингээд доктортай нэ дээр. Тэнгүүд аль хэрэг хол явах гэж байгаа юу ер нь зөөх гээд байгаа. Тэгээд эргэлтүүд нь гинт юм хэцүү юу гэж. Одоо жишээлбэл бид хэд мэдэндээ дархан руу явж байгаа хойшоо явж байгаа зам маань нэлээд нугачаатай тойролцсон. Өмнө говь, дунд говь, дорнот руу явж байгаа замууд маань ер нь ингээд том шулуун шүү дээ, тэ. Тэгэхээр энэ эргэлтийн нөлөөг энэ дээр царгаар тооцд юм байна л да. Тэгээд ингээд энэ 1000 м юг сонгосон юм байна. За энийг бол одоо нөгөө тэгвэл одоо манайх юу байлаа гэдгийг бас нэг тодруулах хэрэгтэй болж штэ тэ. Манайх чи ямар царигтай юм те. Ер нь ягаа энэ царгийг сонгоцсон юм. Ер нь манай Монголын төмөр зам дээр чи юу болсон юм те. Энийг жоохон дундуур нэг ганц минут оруулмаар санагдлаа. За хоёулаа хамтран ажиллагчийн дараа энэ талаар ярилцгаа. За тийм. За өнөөдрийн дугаарыг маань хөрөнгө оруулалтын шин соёлыг түгээн ураатай Голомт Капитал үн цасны компани оролцож байгаа. За батах хувьцаа бонд авсан уу? Голомтын уу? Ер нь ямар нэгэн авсан. Бондыг аваагүй хувьцаа болоо. Бонд аваагүй тий. Бонд ч ер нь ингээд сонсоод тахаар ер нь их ашигтай тийм хөрөнгө оруулалт юм байна шүү дээ тий. Тэгээ гол нэг санхүүгийн зохицуулах орон интерес маш сайн хяналт тавьж гаргадаг учраас найдвартай гэдгээрээ ер нь бол сонирхол татж байна хүмүүс. Тийм бонд яг нь өрийн бичих байхгүй. Би зээлья гэд те. Одоо бид банкнаас мөнгө зээлдэг бол банк биднээс мөнгө зээлж байгаа л гэсэн үг. Тий. Тэгэхдээ биднээс тэгвэл ягаад тэр мөнгө хадгаламжтай юугаар ялгаатай гэхэлэр банк хэрэгцээтэй бөгөөд одоо яаралтай өөрийнхөө юм зарцуулж байгаа учраас бондын ашиг тус нь хадгаламжаас арай өндөр хүүтэй. Дээр нь бонд гарч байгаа түрүүнд хэлж байгаа нь санхүүгийн зохицуулах хороо Монгол банк зэрэг нөгөө санхүүгийн байгууллагуудад бүгдэнд нь бүртгэлтэй. Хадгаламж бол зөвхөн тэр банкнд л бүртгэлтэй миний хувийн мэдээлэл те. Дээр нь нэгэнт үнэт цаас юм бол энийг би мөнгө хэрэг болсон үедээ жилийн дараа хүүгийн аавна гэж бодсон байсан чинь мөнгө хэрэгсэн болсон үедээ бусад зарж болдог те. Бидүүс хадгаламжаа зарж болохгүй шүү дээ бусад те. Гэмтийн ийм даваа талтай. Тэр үрийн бичиг юм байна. За хувьцаа авлаа гэхэд бол би яг хувьцаатай болчихно. Ойрын хугацаанд 1 жил 2 жилийн хугацаанд ч юм уу ингээд хүүгээ ч юм уу авчмаар тийм сонирхолтой байл энэ бонд авал илүү их ашигтай юм гэж би ойлгосон. Тийм. Хувьцаа яг нөгөө өмчийн хэлбэр нь компани өмчийн хэлбэр рүү орж байгаа юм те. Бид компанид тоо өмчийг эзэмшиж байгаа эзэн болчихж байгаа. Эзэн бол нөгөө шавар тунсан шарын эзэн гихчээр хувьцаад асуудал гарахад хамгийн сүүлд нөгөө үлдсэн мөнгнөөс нь хувь эзэмшлээ олж авдаг зүйл хэвгүй. Тэрүүгээрээ бондоос нөгөө дарааллын хувьд хамгийн сүүлийн болчихж байгаа. Нөгөөт ч юм бол зээл өөр байгаа шүү дээ. Би чам зүгээр л зээлсэн. Компани хувь эзэмшиж ороогүй. Тийм учраас зээлийг төрүүлж төлөх. Уулчаас эренбэрээ бонд нь төрүүлж юугаа авдаг тийм. Харин тийм бонд ер нь нэлээд сонирхол татаад байгаа юм. Гэхдээ яг ингэ хадгаламж хувьцаа бонд гэдэг мэтчлээ. Энд нэр ч ер нь бол санхүүгийн сахилга бат ер нь одоо яаж байгаа л хүмүүсийн үйлдэл шүү дээ тийм. Хадгаламж бол яг өөрийнхөө дансан хадгалчихж байна. Хувьцаа авлаа гэхэд за тэр компанийн хувьцааг мэдээж судалж байгаа тавна. Тэр ийм найдвартай компани хувьцаа авж байгаа. Миний хувьцаа цаашдаа өснө гэж бодож нэлээд сайн судалгаа хийж авч байгаа. За бонд бол мэдээж жилийн дараа би 17-аас 19% хүүгээ авчнаа гэд авч байгаа. Ер нь иймэрхүү шин соёл руу орвол их зүгээр юм болов уу гэж бодоод байгаа. Тэгээ илдэв бусын тоглоом тоглосноос эн чинь бүр хамаагүй бодтой. Тэгээд одоо юу гэдгийг одоо найдвартай ийм хөрөнгө оруулалтууд гэж бодогдоод байгаа тийм ээ. Ер нь санхүүгийн бүтээгдэхүүнүүд одоо санхүүгийн бүтээгдэхүүнийг мөнгөний зах зээл дээр одоо хоол гэж үзэх юм бол тийм зөвхөн ганцхан махан хадаад байх биш. Одоо өшөө зөндөө гой ногоо могоо хольж идмээр шүү дээ тийм. Ингээд нөгөө багцаа ихсгээд урт хугацаанд амьдрна. Гэхдээ урт хугацаагаа хараад наан яаж амьдрах юм гэх мэтэр нөгөө хугацаанаас шалтгаалаад бондод тэдийг нь бонд авчи, тэдүүг нь тэдийг жоох хадгалчих маргааш нөгөөдөр шууд авч болно. Тэдийг нь болохоор хувьцаа авчи. Гэхдээ хувьцаас жилийн дотор нэг өгөөж аавна гэж хүлээгээд хэрэггүй гэдэг ч юм уу те. Нөгөө хугацааны хувьд шал ондоо бүтээгдэхүүнүүд байхгүй те. Өмчийн эзэмшлийн хувьд. За тэгээд энэ бонд хувьцаа ч юм уу ингээд энэ дээр худалдаж авах сонирхолтой бол заавал ийм үнд цасны компанид одоо хуулийн тим юм те. Үнд цасны компаниар дамжуулж энэтэй худалдаа авалтыг хийнэ гэдэг. Тийм байна. Тэгвэл одоо бид нэр өнөөдөр Голомт Капитал гэдэг үнд цасны компаниг танилцуулах гэж байгаа. Эднийхэн маань ер нь нэлээд их юутай юм байна. Туршлагатай, тэгээд найдвартай ийм газар юм байна.
2024 онд нийт 3.9 их найд төгрөгийн арилжааг дотоодын болон олон улсын хөрөнгийн зах зээл дээр хийсэн ийм амжилттай компани байхгүй жишээлбэл дуртахад. Энд чинь ийм их одоо өндөр тоотой худалдаа авалт хийж ийнэхэр чинь төдий хэмжээний олон тооны эргэлт явсан. Тэгээд төдий чинь олон тооны худалдаа хийгдсэн гэсэн үг шүү дээ, тэр болгон дээр чинь туршлага хөрөмтөл нь тэр болгон дээр одоо ингээ юу ядгийн энэ дээр ийм болчвол ийм болдгүй юм байна гэдгийг одоо бас харилцагчтай зөвлөж байгаа. Тэгэхээр эн чинь бүр энэ бол яг миний хувьд голомт капиталыг сонгоод үйлчлүүлчихвэл надад их сонирхолтой бас найдвартай санагдаад байна. Тийм ээ. За та бүхэн голомт капиталыг сонирхож байвал 7012 15 30 дугаараа уцаар холбогдож болно. Танахаар ингэж авал ямар одоо ашигтай юм ч юм уу те тэр болгоноог ингэ тодруулчих боломжтой юм байна. За баярлалаа. Капиталынхандаа баярлалаа. За Монголын хувьд Транс Монголын төмөр зам буюу улаан үдээс Жинин гэсэн замд харьяалагддаг юм байна. Түүх нь 1940 онд Транссибирийн төмөр зам Монголын хил дээр ирж 1950 он гэхэд Улаанбаатарт 1955 он гэхэд Жинин хүртэл баригдаад замын төгсгөлийг 1961 онд Хятадын Шандун модж тавьснаар энэ Транс Монголын төмөр зам буюу төмөр зам баригдаж дуусжээ. Нийт энэ Транс Монголын төмөр зам нь 2215 км бөгөөд яг үүнээс 1111 км нь Монголд байдаг юм байна. Яг 11 юм уу те? 11. Тийм. Энэ их сонин гоё тойлоо. 11 нь яг Монголдо. Харин замын царгийн хувьд яадаггүй гэхлээрэ улаан үдээс манайх хүртэл 1520 мм-ийн зам буюу өргөн цариг гэж манайх яриад байгаа. Тэгээд 90 дээр очиод цаашаага дэлхийн стандарт буюу 1435 болоод явдаг юм байна. Хятадын төмөр замын нийт төмөр зам нь дэлхийд асар нөгөө урт километр төмөр замдаа тооцогддог бөгөөд энэ нь дэлхийн стандартаа дагаад 1435-аар явт юм байна. Тэгэхээр бид бол Оросын стандартаар явж байгаа гэсэн үг. Энэ нь болохоор ганцхан бид ядж биш тухайн нөгөө энэ төмөр зам хөгжиж явах үеийн 1900-аад оны дунд үеэр Оросын буюу нөгөө соц орнууд яг 1520-аар хийгдсэн байт юм байна. За энэ дээр нөгөө сэлгэн ажилтыг ярих ёстой болно. Сэлгэн ажилт буюу энэ зам хооронд яадаг вэ гэхээр сэлгэн ажилтын 3 технологи байдаг юм байна. Гурван технологи нь гурлаа ер нь бол зардал өндөртэй. Тэгнь шүү дээ. Тийм. Аль болох сэлгэн ажилт хийхгүй байх нь чухал байт юм байна. Манайхан бас ингээд нөгөө маргаан хоёр талдаа яваад байсан. Энэ дээр би ч бас ингээд толгой эргэл лээсэн. Хэдүүлээ нэг талдаа бас ойлгочвол их зүгээр юм гараад байж байгаа. Бид төмөр зам барихлаараа одоо төмөр замыг барихад хоёр эсрэг тал байт юм л да. Нэг нь геополитикийн тал буюу төмөр замаар чинь дамжаад янз бүр болчихно гэдэг тал. Нөгөөх нь бид тэрнээс өмнө төмөр зам чинь нөгөө үүсэл гарлын ярьж байгаа. Уул уурхай дээр л анх үүссэн маш их овор хэмжээ ихтэй зүйлийг хол газар тавиулахад л төмөр зам анх үүсчихсэн. Энэ утгаараа уул уурхайтай улсууд төмөр замыг маш ихээр шаардлагатай болж эхэлж байгаа байхгүй. Манайх уул уурхайн орон гिचэд төмөр зам нь маш багтай. За маш бага гэдэг нөгөө түрүүний 1111-ийг би дандаа жишээ явуулчихна. Энэ дандаа майлар байсан би бүр тусгаал нь тооцож байгаад бүр километр болгоод тавьсан. Тэгэхээр майлар нөх биднес чинь хүлээж авч сураагүй байдаг шүү дээ. Тэгээд бичсэн байгаа. Тэр их бүр вау гэж гарч ирнэ. 1111 өөр хэр уртын гэдэг чинь бүр ингэж харцлагдаж гарч ирнэ. За ингэхлээр тэр төмөр зам нөгөө уул уурхаага дагах буюу зах зээлээ дагаад байгаа. Аливаа бүтээгдэхүүнийг зах зээл бүр хэрэглэгчнээ авчихад төмөр зам асар чухал юм байна. Тэгвэл Монголын буюу тухайн үед Америкийн одоогийн нөгөө Европын те зах зээлүүд бүгд тийм байсан юм байна. За тэгвэл яг энэ болохоор ингээд Орос одоо жишээлбэл яг л ингээд энэ 1520-оо ингээд бүрэн гүйцэд ингээд барьчт юм уу гэхээр бас үгүй юм байна. Ялангуяа бүр энэ дээр маш хатуу бодлоготой хойд солонгос хүртэл өөрийнхөө тэр нөгөө нэг бараг гадагш нь гаргахын тулд зах зээлийн худалдан авах талынхаа царгийг хойд солонгос руугаа ингээд дотор тэр компаниар тэр улсынхаа нөгөө төмөр зам барьдаг стандартаар нь тэр компанийн ажилчдыг оруулж байгаа барьж байгаа. Одоо баргийн хойд солонгос бол бараг үгүй шүү дээ. Яг Орос ч гэсэн тэр Германаас 190 км лөө төмөр замыг Германы стандартаар нь оруулж ирж байгаа. 1400-аар нь тий миллиметрээр нь 1435-аар нь. Гэх мэтэр аль ч улс ерөөсөө тэр зах зээл нь хаана байна тэрлийнхаа стандартаар царгаа тавьд юм байна. Энэ утгаар бол манайх уул уурхайхан нийт бүтээгдэхүүний бараг 100%
урагшаа гарч байгаа шүү дээ. 100% урагшаа гарч байгаа зах зээл дээр зориулж уулна бол тэр юм татах юм байл та. Тэрийг харин төмөр зам төв одоо магистрал төв шугамтайгаа холбохын тулд бол одоо бид нар мэрэгжлийн хүн бол мэдэхгүй байна. Гэхдээ ер нь аль төмөр зам хэрхэн яагаад тавигдж байгаа юм тэр нүүрсэг цааш нь гарах гэж байгаа болохоос ш тэргээр зоршигч явах гайг байхгүй та. Тийм. Одоо эн чинь саадгүй хурдан одоо аваачих хэрэгтэй шүү дээ худалдаа авах хэрэгтэй тийм. Нөгөө цагийн баримжаа бүгд байх хэрэгтэй байхгүй. Хэд 0-0-д бараг ирэх хэрэгтэй гэл та. Тийм. Тэгэхэд эн чинь цариг солино юу солино гэдэг үлээ тэрийг хийх гэжтэй бүр маш их хугацаа авч байгаа л. Одоо зүгээр энгийн ухаанаар бодоход л маш их хугацаа авч байгаа бодогдод байдаг. Маш их хугацаанд тодорхой. 40 вагоныг шилжилт дамжуулан ачхад 26 цаг хэрэгтэй байдаг байхгүй. Тийм. Гэдэг чинь бүтэн өдрөө нэмэх нь 2 цагтаа алдчихж байгаа байхгүй. Зүгээр л яваад өнгөрчих так гэл яваад байгаа юм шүү дээ. Яваад яваад өнгөрөх хэрэгтэй юм чинь. Тэгж алддаг стандарт байд юм байна. Тэр нэг түрүүний юу хэллээ ш нөгөө ингээд бүтэн хөмрөө дараагийнх руу явцдаг. Нэгдүгээр сэлгэ ачлалт нь. Дараагийнх нь карантин авчираад нөгөө контейнеруудыг зөөчдөг. Гуравт нь болохоор дугуйг нь сольдог гэдэг. За энэ дугуй солих юм нь болохоор бас өргөнө гэд задгаа ачаа нүүрс мөртөр асар хэцүү байт юм хэллээ шүү. Биднээс аяга амархан гэж бодсон. Би л аяга тэгж бодсон гэсэн чинь аяга хэцүү юм байна. За энэ стандартчлал түрүүн явсан шүү дээ. Reconstruction era гэдэг сэргээн босголтын хүн одоо нэг стандарт тавигдсанаар ерөөсө бүх юм ингээд маш жигд болсон. Тэгээ одоо ерөөсө сүүлийн бидний мэдэх нөгөө технологийн хэрэн чинь одоо энэ хитэн GSM системүүд нэг стандарттай болчиход одоо бид ямар амархан тий шүү дээ. Бүх юм энэ протоколууд нь интернет протоколууд чинь тэгшэрчээр тэдний эднийг даахгүй амар болчихж байгаа байхгүй. Яг тэрнтэй адилхан энэ дэд бүтцийн асуудал бол ердөөсөн стандарт. Би энтэйгээ хэлэх ойлголцол гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ гарч ирснээрээ ерөөсөө тэр Америкийн сэргээн босголт ер нь тэр сервис бүр ингээд асар одоо бидний мэддэг нэг хөгжилт Америк чинь энэ үедээс бүр ингээд өсрөнгөө хөгжсөн байгаа. За стандартыг яагаад чухлын цаа ярьлаа. Одоо чухал хэцүүг нь ярихад энийг бас манайхан өөрсдөө бас аваасаа гэж бодсон. Энэ надад бол аюулгүй том хичээл болсон. Стандартчлал байхгүй бол улсын тухайн улсын нөгөө хөл дээр авч явж байгаа бизнесүүд тэрний цаана байгаа ард иргэдэнд яг хүүхчиг болж хувирд юм байна. Хүчээр би яах гэж байгаа мэдхий авчт юм. Яг үнэ. Тэгээ одоо би яана гэж бодод төмөр замд хөрөнгө оруулах юм. Тэгээ төмөр замны юм цаашаага баригдах юм уу, баригдахгүй юм уу? Барьсан ашигтай юм уу, ашиггүй юм уу? Ер нь яах гэж байгаа вэ гэдэг дээр ингээд бүт гацчихдээ юм л та. Ингээд гацаад хэсэг хугацаа буюу одоо улс орны насжилтаар ярих юм бол нэг 20-оос 30 жил болохоор бүх хүн зөвхөн өнөө маргааш харж эхэлт юм байна. Төлөвлөлт гэж байхгүй болж эхэлдэг. Ингээд төлөвлөлтгүй хүн гэдэг бол яг нөгөө 2-3 настай хүүхчиг болд юм л да. Аавыг юу ярьж байгааг л хардаг. Ээжийг яахыг л хардаг болохоос би өнөөдөр яахыгаа огч идэхгүй болчихж байгааз. Ингээ аав ээжээс хардаг хүүхчиг болохоор энэ бүр нэг онлайн томьёолын яваад байгаа ш. Аав ээжийг хардаг хүүхчиг юм ард түмтэй болчихоор тэдэн хүүхдүүд юу харах вэ? Тэгээ төсөөсөн ч бүр айгүй үнэлт санагдаж байгаа байхгүй. Аав ээжийнхээ хоорондоо юу харилцаж байгааг амар тоож эхэлт юм байна л да. Тэр төр дээр юу болоод байгааг л бүгдээр хэрүүлтэн оролцож эхэлдэг. Жишг бас энэ Америкт айгүй тод том харагдсан байгаа байхгүй. Ингээд нөгөө төрийн хэрүүлээр л амьдардаг болдог гэдэг улс чинь тэр 120 жилийн өмнө бол Америкт байжээ. 120 жилийн өмнө шүү те. Тэг тиймээс төр засаг шийдвэр гаргахтаа аль болох шинжлэх ухаанд суурилсан тэр нь батнот учир эргэж өөрчлөхгүй байхаар тогтвортой бодлогыг гаргаж өгч ижил улсууд хөгждөг юм байна. Бодлого нь нэгэнд гарсан дараа харин тэр бодлогын дагуу төмөр замаа барих уу болох уу гэдэг нь бол тэр хувийн хвшлийн асуудал юм аа л да. Хідээр барих марх нь бүр улсад бүр түж хамаагүй. Тэ. Эрсдэл нь бол тэр хувийн хвшлийнх байхгүй. Ингээд reconstruction era 90 буюу 1865-аас 1877 онод Америкийн түүхэн мөч бөгөөд энэ бүр хамгийн түүхэн мөч гэж өсрөнгөө хөгжлийн алтан үе бөгөөд иргэний эрх, хувийн өмчийг хүн ардад бат суулгаж өгсөн өнөөгийн Америкийн сэтгхийг энд үсчээ гэж. Тэмдэглэн үлджээ. Учир нь энэ үед өмнө нь боол байсан, эсвэл гарал үүсэл ондоо байсан, эсвэл арьс өнгө өөр гэхээс үл шалтгаалan бүгд өмчтэй болоод тий хин хөдөлмөрсөн хөдөлмөрийнхөө үсэг шударгаар аваад байсан учраас хар цагаан шараас үл шалтгаалan шударгаар авна. Тэр хөгшин залуугаас үл шалтгаалan үнэхээр төмөр замын бүтээн байгуулалтанд ороод төлөвлөрөн үйлч авч ирсэн учраас шударгаас тэгшэрх гэдэг юмыг анх энд эхлэн тавигдсан байж байгаа. Мэдээж энэ ч нөгөө нэг баян эзэдийн нөгөө гарал үүслэнгүү жоох эсрэг зайл яваад байгаа шүү дээ. Замдаа те мэдээж бүгд л идеал юм байхгүй. Ингээд 1880 он гэхэд
Түрүүний 1435 стандарт бүхий 40 мянган майл буюу 64 мянган км зам баригдаж өмнөх зам дээр нэмэгдснээр 151 мянган км төмөр замтай болжээ. 1880 он гэхээр 145 жилийн өмнө 151 мянган км замтай болсон байна. Ингээд дахин 10 жилийн дараа буюу 1890 он гэхэд дахин 70 мянган майл буюу 113,900 км нэмж байрснаар нийт 265 мянган км төмөр замтай болжээ. Хойл 19-р зуун дээр л байгаа шүү дээ. 135 жилийн өмнө яриад байгаа юм тийм. Яг 135 жилийн өмнө Америк улс 265 мянган км замтай болжээ. Манайхыг санаж байна тийм. 1111 тийм. Тэгэхээр бидэд энийг муулах гэдэг байгаа даа ш. Бидний одоо нэг хүүхэд байх төмөр замаар явах чинь айл хоногоор тгтгтгтг гал асар удаа явдаг ш тийм. Одоо хойд талаас урд зил явах 2 хон тийм. Тэгвэл энэ 265 мянган км гэдэг чи одоо хэд юм бэ гэхээр дэлхийг 6.5 дахин тойрж байгаа юм л да. Дэлхийн экватораар. Экваторын бүсээр 6.5 удаа тойрж байгаа юм да. Дэлхийн экватор нэг 40 мянган км байдаг гэж үзвэл тийм. За ингээд 135 жилийн өмнө ийм амжилт төрсөн байх шүү. Тэр нь энэ төмөр замын амжилт гэхээс илүүгээр Америкийг Америк улс болгосон зүйл болчиход байгаа байхгүй юу? Ард иргэдийг нь боолчлын сэтгүүгээс бүр тэр дорн салж чадсан тийм. Салгаж чадсан. Ингээд Америк улс нөгөө нэг манайх шиг говь хээр хангаагийн бүсээс болохоор нөгөө төрөл бүрийн нөгөө байгалийн нөөц нь буюу тэрийг нөгөө нөөц болгож чадах, нөгөө баялаг болгож чадах асар олон өөр бүсүүд үсэж байгаа. Эднээс бие биентэйгээ арилжаа хийгээд эхлэхээр нөгөө манайх ганцхан нүүрсээ хятад руу гарах гэдэг ганц зах зээл биш. Америк өөрөө дотроо зах зээл болчихж байгаа. Тийм байна. Өөрөө том зах зээлүүд болоод бие биендээ хөдөлдөг гэдэг эхэлж байгаа байхгүй. Тэр нь асар хямдхан, асар богино хугацаанд тэгээд агуулгын маш зардал багтай гэдэг дөрөв дээр дурдчихсан автомашинаас 4 дахин хурд тий темжтэй хямдхан. За усан онгоц тэвэ тойрох юм бол 60 дахин хурдан. Тэр нь агуулгын зардлыг 15 дахин багасгаж байгаа гэсэн үг байхгүй. Тэгээд миний Америкийн зүүрэг дээр байгаа миний 1000 төгрөгийн талах баруун дээр 1000 төгрөгөөр итгэдэж байгаа байхгүй. Өмнө нь болохоор баруун дээр 10,000 төгрөгөөр талах авч идсэн байхгүй юу? Тэ? Тэгэхээр ийм тэгш байдал үүсчихэр энд одоо бизнесүүд бүр ингээд цэцгэлж эхэлж байгаа. За нэг 2 минут алдсан байна шүү дээ. За ингээд нөгөө боол хар гэдэг юмыг энэ дэр маш сайн шийдэж өгсөн бөгөөд хүн бүр тэгшрэхтэй. Яг тэгшрэх хөглөр хөдөлмөрснөөрөө л тэгшрэхтэй. Одоо нэг майраа зарчмууд орж ирж байгаа. Би хэр хөдөлмөрлөн төдий ч нэмэгтэй болж эхэлж байгаа байхгүй. За цаашаага ч н одоо нэг 5 хоцоо гад байдаг. Тийм үү. Яах вэ? Харин тийм одоо нэг 5 хоцог 2 минутанд багтах гэдэг те. Хоёлаа 2 дугаар дугаар хийх үү? Тэх үү. Та юу гэж бодож байна? Баж болно. За тэгье. Тэгвэл хоёлаа 2 дугаар дугаар хийдэг үү? Яг сонирхолтой дээрэл дуусчлаа. Би бас амхандаа нөгөө 1 дугаар дээр бацчих гад зарим нэг нөгөө гарсан тушаа шийдвэр мэдрэг зүг орхиол ерөнхийд нь нөгөө онтой яриад чухал юм яриадсэн. Гэхдээ тэр гарсан тушаа шийдвэр чинь бас их чухал юм шүү. Тэр талаар 20 дугаар дугаар дээр яриад хөө. За тэгье. Тийм тэр гарсан тушаа шийдвэр ямар байсан, тэрний үр нөлөө нь ямар байсан гэдгийг хоёлаа илүү гоё задлаад за тэгье. Тэр нь өөрөө бүр айгүй тэнэг тушаа шийдвэр одоо харахтай байсан гэдгийг бүр ингээд тушаа шийдвэрийн зураг мөгтөн үзүүлээд гаргах гэдэг. Тийм. За баярлалаа Батаха. За баярлалаа. За нэвтрүүлэг та бүхэнд YouTube-ийн Од Мөндөр суугаар болон NTV телевизээр зам 83.3 107 хөстөлгөөний Од Мөндөр радиогоор хүрлээ. Дугаарыг хөрөнгө оруулалтын шин соёлыг түгээн ураатай голомт капитал болон манай Од Мөндөр суугийн алтан гишүүд эвэнтэтгэлээ. За Батаха дараагийн дугаараар уулзъя. За дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од Мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньдаг өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай өргөжлөх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар Од Мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхүй Монголд ялах болтугай.